Хүн төрлөختөн эрт дээр үеэс хоорондоо маш том асуултуудыг тавьж мэтгэлцээр ирсэн билээ. Бурхан гэж байдгүй. Дахин анхдагч уу? Эсвэл өндөг анхдагч уу? Гуйны эзэн яг үнэндээ хэн бэ? Гэх мэт олон асуултуудын хариулт баттай болоогүй байгаа билээ. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ сүүлийн үед интернет дээр хүмүүсийн хоёр хуваагдаад байгаа нэгэн асуултанд хариулах болно. 100 хүн нэг гориллыг барах уу? Өнөөдөр олон сая хүмүүс олон нийтийн сүлжээгээр энэхүү асуултын талаар мэтгэлцэж байна. Хариултыг хамтдаа олох гэж оролцгоё. За та дундаас ч гэсэн олон хүн анзаарсан бах сүүлийн үед нэгэн асуулт хүмүүсийг зүгээр яг хоёр тэнцүү хуваагаад хооронд нь зүгээр мэтгэлцүүлээд хэрэлдүүлээд зүгээр нэлээд ширүүхэн тулаан болсоор байна. Тэр нь болохоор ямар сэдв бэ гэхлээр 100 хүн нэг одоо мөнгөн нуруут гэхлээр арай том горил тэрхүү одоо нэг горилыг барах уу гэсэн одоо сэдвээр мэтгэлцээд байгаа. Зүгээр TikTok дээр харуулахаараа хүмүүс бол зүгээр л өөрсдийн ухаан чансаагаа бол уралдуулсаар байна энэхүү сэдвээр. Ямар их бичлэг вэ? YouTube дээр. Тэгээ зөвхөн олон нийтийн сүлжээ биш ээ. Forbes, Guardian, New York Post, Economic Times ер нь бол маш том мэдээллийн сайтууд хүртэл энэ талаар постлсон. Тэгээд яагаад энэ сэдв алдартай болсон бэ гэхээр вэ штэ. Эхлээд бол зүгээр Reddit дээр жижиг постууд явдаг байсан. Тэгээд ер нь хүмүүс сонсоод нэрээ аль нь барах юм бол гэж бодоод явдаг байсан. Тэгээд Mr Beast яг одоо бидний харж байгаа постыг оруулсан 4 сарын 28-ны ихлээр хэдхэн өдрийн өмнөх 100 эрэгтэй хүн горилагийн эсрэг гэсэн ийм одоо YouTube-ийн бичлэг оруулж байгаа юм шиг хийгээд надад одоо 100 хүн хэрэгтэй байна. Саналаараа оролцох хүн байна уу гэсэн твит бол бичсэн. Тэгээд энэ твиттерийг 50 сая хүн үзсэн байна. Окей, Twitter ч яах вэ? X post гэж явна те одоо 38 мянган reply. Оролцох хүмүүс зөндөл байгаа бололтой ямар ч байсан 612 мянган лайк. Тэгээд энэс хойш бол хүмүүс бол буужгинсан нэрээ ер нь аль нь яг дийлэх юм болоо. Тэг хэлэхэд аяг хэцүү те. Тэг ер нь анзаарахад хүмүүс бол нилээ тэнцүүхэн л 2 хуваагдсан байлаа. Яг бас 80 20 биш те. 10 90 биш. Ер нь 50 хавцаа. Өнөөдрийн бичлэг сүү хувьцаат компани Provita йогурттай хамтарч байна. Guys, сүү хувьцаат компани цоо шинтгэн бүтээгдэхүүн болох Provita йогуртыг гаргасан байна. Интор, хам боргоцой, манго болон тоорын амттай гэсэн 3 төрлөөр худалдаанд гарч байгаа. Хоошин алдарт Zentis брендing жимсний мөхлөгтэй Symbio ашигтай бактеритай амьд йогурт байгаа. Provita тарганы давуу тал нь юу вэ гэхээр нарийн тоосны харшлын одоо шинж тэмдгийг бол дарангуулна, хоол боловсруулах системийг сайжруулна, дээрэс нь тархлааг дэмжинэ. Тэгээд үндэсний үйлдвэрлэл учраас ер нь бол яг цоошин дээр нь задлаад ирэхэд бол маш гоё байгаа. Ялангуяа хүүхдүүдтэй энэхүү йогуртыг өгч эрүүл мэндийг нь дэмжээрэй. Шинэхэн бас жимстэй амьд йогурт Provita. За тэгээ өнөөдөр хэдүүл энэхүү асуултанд хариулах гэж оролдъё. За эхний ээлжинд ер нь энэ горил гэж ямар амьтан байд юм те? Тэр дундаа энэ silverback gorilla буюу мөнгөн нуруут гэж яг ямар төрөл зүйл юм бэ гэдгийг хэдүүлээ харах хэрэгтэй баг. За харж байгаах өндрийн хувьд бол ер нь бол ойролцоо. Өргөний хувьд бол арай өөр. Гарны уртын хувьд бол мэдээж хамаагүй урт харагдаж байна. 70 93 гэсэн хайрцаад. Энэ одоо юугаар юм бол инчээр л ах. Юугаар бол биш, сантиметр бол биш байхаа. За тэгвэл бичлэгийг харж баримжаалъя. Stranger. Йоо, аслаа. Ас тэр цээж мэж гуй мой. Сүрлэг биш вэ? Гоё юм тийм аа. За биений хүчний хувьд ярьж эхлэе. Ингэж ярихлаар бас нилээн ялгаа нь харагдах бах. Хүнээс вэ штэ 4-өөс 10 дахин илүү хүчтэй. 800-аас 900 кг өргөх чадaltaй гэж байгаа горил. Хэрвээ энэ хүчийг цээж шахалт руу хэрвээ оруулж хөрвүүлэх юм бол штэ 820-оос 1100 кг өргөх чадaltaй. Мэдээж горилээ яг ингээд юун дээр активтэйлгүүд яг шахуулах хэцүүлдэг. Гэхдээ ер нь бол хүмүүсийн судалснаар бол тэгээ бэлтгэгдсэн power lifter бол 180-аас 200 кг гэхлээр ямар хол зөрүүтэй байгаа нь бол харагдаж байгаа. Дундаж хүн бол 60-100 кг-ыг л
одоо цээжин дээрээ өргөж чадна. Тэгээд энэ хүчний шалтгаан нь юу вэ гэхээр масс ихтэй, булчингийн масс өндөртэй 135-аас 195 кг одоо хүнд гэж байна. Дээшээгээ бүр 230 кг руу хүртэл өсдөг. Тэгээ хазалтын хүч нь вэ штэ 1300 гэж байгаа. Хүний хэд гэж бодож байна? 160. Тэгэхээр бас л 10 дахин илүү хүчтэй хазж ин гэсэн үг. Яс масыг бол зүгээр л нэрээ эвгүүтгүүлнэ. Арслангийн зуулт 650-аас 1000 байдаг. Тэгэхээр арслангаас илүү хүчтэй хазна гэсэн үгээр. Тэгээ хамгийн өндөр зуултын хүчээр болохоор далайн усны матар 3700-аас 3900. Oh my god. Амар хадж иш байна. Тэр их хүч хаанаас гардаг байна. Тэгээ энэ том гарыг харж байгаах. Энэ гараараа хэрвээ юм атгуул байна штэ. Хэдүүлээ атгалтын хүчийг харъя. 1300-аас 1500 psi. За хэдүүлээ шууд килограмм руу шилжүүлчихье заяа. 910-аас 1050 кг. Энэ нь болохоор ясыг хуулахад хангалттай хэмжээний хүч гэж байгаа байхгүй юу? Хүнийх хэд гэж бодож байна. Дундаж хүнийх болохоор 50-аас 70 байдаг юм байна. Ер нь бол нэлээд хүчтэй гарууд бол нэг 90-ээс 100 кг-ийн хооронд. Энэ л хороо ер нь бол ховор гэж байгаа. За гар барилдааны үнэмлэхүй аврагын гарын хатгалт гэж харъя. Хэмжээний мастер зөрөг дотор бид адах үзье. За. Пу 100 атгахч чинь тэгээд түрүүний ихлээр хамгийн хүчтэй хүн л бараг ойролцоогоор 100 кг атхан гэдэг нь бол ойролцоо болж байна. Гар барилдааны аврагаас гадна аймгийн Арслан Зоригт Баатар гэж хүн байна. Дэлхийн хамгийн хүчтэй гарын хатгалт нь Исландийн хүчтэй Хафтор Юлиус Бьорнсонд хамааралтай. Тэр 2020 онд гарын хатгалтын тэмцээнд 104 кг 100 кг гэж 4 кг зөрж байгаа юм биш үү? Дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Дээд амжилтаар 104 кг байд юм уу те? За улсын харцаг Бадрах гэж хүнд бол хэдэн кг атгах юм харъя. За наашаа харуц 93. Окей, ер нь бол нэлээд бэлтгэсэн хүмүүс л 90-ээс 100 л ер нь бол атгах юм байна. Тэгээ гориллохоор бараг 1000 кг 10 дахин хүчтэй гэхлээр аимшигтэй сонсогдож байгааг харж байгаа. Бүхний спорт бол атгалт нэлээд чухал. За түүл ба штэ дэлхийн хамгийн хүчтэй хүн Эди Холл гэх таад мэдгүй ба ер нь бол нэлээд алдартай. Мань нөхрийн атгалтыг хэмтсэн байна. Max is out at 198 pounds. I'm going to go first to set the standard. Okay. 163.4. За мань залуу 163 гэхэлэр чинь 163 чинь хийдэ 73 кг юм уу те. Тэгэхээр 70 чи хэцүү үстэй. Би хэмжээгүй болохоор арай баг гэж үзээд байгаа байхгүй юу. За 73 кг. За мань нөхрийг хэд хийнэ гэж бодож байна. Аа. Дэлхийн паверын авраг. We'll say I broke my hand a couple of years back, so it's not going to be. Eddie was determined to get the highest score possible, so he got some chalk. Do you think that you can break this? I think so. 3, 2, 1, go. Oh, 195. Пүү 195 гэхлээр чинь 195 88 кг. Өө манай бөхчүүдийг барахгүй ш төө. 6. I reckon I can do more. 3, 2, 1, go. Why is it so much light? Why is that happening? Өнөө нийтэрсэн. 114 гэнэ. It's fake. We were disappointed in his final attempt until we zoomed in. As you can see, it went over the max at 199 pounds and then said error. He beat the machine. Эвдэлж ш. Гэхдээ ер нь бол юу юм бэ шүү. Тэг бөхчүүдийг бол барахгүй байна. За атгалтын хүч чи яах. За окей. Атгалтын хүч чи яах вэ? Хэдүүлээ нэлээд хадуурчлаа. За тэр их хүчээ горилло яаж ашигладгийг харахын тулд хэдүүлээ хэдэн бичлэг үзье. Цонхыг хаглаа ичлээ шүү дээ. Харж байгаа. Ер нь бол нэлээд хөдөлгөөнтэй. Тогтцол сайтай, хөл сайтай, тогтцол сайтайг харж байгаа. Ер нь бол барахтаа унахгүй. Тэр үзгний булчин бол байна. Я ийм гарт ноцлож чадах уу? Хурдан юм байна ой. За одоо нөгөө талаас ярий. 100 хүн гэдэг бол ер нь бол их тоо. 100 хүн гэдэг бол бид нар 10 20 хүнийг яриаггүй 100 хүнийг ярьж байгаа тийм үү? 10 хүнийг зохицууллаа, 20 хүнийг зохицууллаа.
30 хүний зогсуулаа гэж байгаа. Цаана дахиад 70 хүн хүлээж ийн гэсэн үг. Нүдэн баримжаагаар бол 100 хүний зураг бол яг ингэж харагдана гарч байгаа. Тэгээ фэйсбүүкээр намайг пост оруулахад 100 яг ямар хүн юм бэ гэж бодно бас нэлээ асуусан байсан. Ер нь бол 100 дундаж хүнээр бол энэ пост эхэлсэн, энэ асуулт эхэлсэн. За дундаж өндөр бол метр 60-аас 70, килограммын хувьд бол 60-аас 70 кг ойролцоогоор шүү. За тэгээд нэг цээжин дээр нэг 50-аас 60 кг өргөждөг бол ер нь бол дундаж гэж явж байгаа юм байна. Тэгээс бол бөхчүүд биш шүү. Бөхчүүд гэх юм бол ер нь нэг 20-30 бүх ер нь бол нэг өрөлтөд үзчих байхаа. 100 гэдэг тоо бол нэлээд хасагдана. За одоогийн байдлаар бидний жинхэнэ бичлэг байхгүй ч гэсэн AI юу гэж хэлснийг харсан, юу гэж харуулсныг харцгаая. За энэ бол арай. Энэ бол арай. Нэгдүгээр биений хэмжээ шал өөр байна. Хүнтэй ойролцоо хэмжээнийх байх хэвээр. Энэ зүгээр King Kong юм биш үү? King Kong бол биш шүү. Oh my god. За энэ бичлэг байна. Яа зүгээр. Энэ бас хэмжээнд нэлээд алдаа байна. Тэгээ жоохон ухаантай хүмүүс зэрэгэл дайрах байлгүй дээ. Ингээд тал зогсож байгаа явал алуулна штэ. Горил. Зүгээр гараас савж идэг шүү. Жох үнэмшилтэй юм байна уу? Юу нү? Chuck Norris 100 горилийн эсрэг. Окей. Томог болсон Chuck Norris 100 горил юу гэдээс зүгээр easy үзэж гин. Chuck Norris чадахгүй юм байхгүй л дээ. За энэ бичлэг нь энэ арай юу юм уу? За 100 хүн. За горил тайрлаа. Энэ арай нэг юутай байна. Хүмүүс нь бөөнөрөө дайрч мараад. Тэгэл дээрээс нь хөвтөл. Энийг арай үнэмшилтэй байна. Ер нь энэ хөл юм болох байх гэж ер нь бол бодоод байгаа юм. 100 хүн гэдэг бол бас нэлээд их хэмжээнийх. Тэгээ бас ядралтыг тооцох хэрэгтэй. Бас хизээ нэгэн цагт горил бол ядарна 100 хүн бол хамаагүй бага хүчээ бол хуваагдана 60 70 нь үзэж байхад ард нь 30 нь амарж байгаа солигдож болно тий. Тэгээ ер нь энэ бол хамгийн үнэмшилтэй юм байна миний бодлоор бол. Тэгээ сэтгэл зүй байгаа л да мэдээж 100 одоо юу гэдгийг том биетэй хүн байлаа гэд аймхай 100 хүн бод ихнийх нь нэг нь горилаар руу дайрал одоо бяцлуулчвал үлдсэн 99 нь яах вэ? Хин төрүүлж орох вэ guys? Хамгийн гол нь та нар дунд төрүүлж урд нь орох хүн байна уу? Нэг нь мэдээж хамгийн төрүүлжл орно шүү дээ. Тэгэд бол хичнээн одоо жижигэн биетэй хүчтэй биш ч гэсэн зоригтой 100 хүн бол бас арай өөр тийм үү. Нэг юм бяцлуулаад үлдсэн 99 нь цухтаагаад орилоод гүйчүүл тэгэл дуусаа шүү дээ. Ер нь бол энэ дахиад нэг бичлэг байна. За. Фу. Зүгээр дээрээс нь зүгээр хэмжээний хувьд бол жоохон бодтой биш байна. Зүгээр дээрээс нь зүгээр лантууцж идэг шүү. Пүү нэг хүнээр хийсчлээ. Тэ цаана унж идэг шүү. Сайн харсан уу? Нэг зүгээр. It's all gorilla. I don't even need. Шакил бол горилла гэж байна. Эд үеийн 4 шакил бол нэг гориллаг хангалттай зохицуулна гинэ. За ер нь бол магадгүй шүү. Эд үеийн шакил чинь бас шакил байсан шүү дээ. Bowie was coming off the bench as Hill follows and almost and does against Dudley Knight. Дундаж 100 хүн хэрвээ өөртөө сонгуул 10 хүн гэж шүү заяа. Тэгсэн чинь энд нэг нөхөр бичлэг оруулаад 3.7 сая хүн үзсэн байна. 10 хүн ямар 10 хүн сонгосныг харцгаая. Түрүүний мэдрийн нөгөө том биетэй нөхөр Эди Холл байна. Джон Джонс байна. MMA-ийнх те. Бусад таньдаг хүн байна уу? Францис нөгөө Ингану л нөгөө бас зодооны нөхөр байна. Том хар. Could take a gorilla in a fight. And let me explain Бүр тактик гаргацсан байна шүү дээ. Стратеги гаргацсан байна шүү дээ. how. First, let's go over the situation. All of these men as they are Жой Манзуула чинь боосныг тасгаржуулагч үстэй. Тасгаржуулагч. Тасгаржуулах гэдэг юм бах та.
This is current. This is not in their prime. That's why I'm not doing. Хэрвээ та нар 10 хүн сонгож оруулна гэвэл хин хэнийг оруулах вэ? 10 хүн. 10 бүх үзчихэндээ бараг л ер нь бол 10 бүх. Энэ дээр бол үндэсний бүх илүү тохирж байгаа байхгүй юу? Зодон бол тэгээд горилагийн арьсыг өвдгөж зохино гэж байх хүн гिचнээ зогтдог байлаа гэж байна. Хэцүү шттэ. Хамгийн гол зорилго бол унгаах юм. Тэгэхээр яг Монгол бүх яг зохицоод байгаа байхгүй юу? Миний хувьд бол 10 хүний 5 нь бол бүх байх хэрэгтэй. 2 нь суумооч юм байх хэрэгтэй. Үлдсэн 3 нь яг уу жоохон зодон модон руу оруулж болох байх. Эмэн үний тактик нь юу юм? Points to the guerrilla. Тактик нь бол ер нь бол төрүүлж хідэн очиод барайл үлдсэн хідэн машин дах зорилготой юм байна шүү дээ. Хоёр нь дасгалжуулах юм уу? Энэ бол хэцүү тактик байна. Энэ бол хэцүү тактик биш. Хоёр нь дасгалжуулж байгаа л бол тэгэл ер нь бол худлаа гэсэн. За тэгвэл хэдүүлээ монголчууд юу гэж бодож байгааг харцгаая. Яг тулсан үед 5 ширхэг чөргөр залууч ухаан сийлж болно. Яг нэг бодлын хамгийн том давуу тал бол айкуу штэ. Айкуу ухаан зал мих арга тийм үү. Гэтэ яг төмөр хашаан дотор хэцүүлтэй. 1000 залтай байгаад яах ч хэцүүлтэй. Гаднаас унтуулдаг тариа оруулж болохгүй. Яг л нүцгэн гараараа штэ. Онлын хувьд 100 хүн дийлнэ. Гэхдээ бодит амьдрал дээр 10-аас 30 хүн очихоос зайлсхийж айж цухтвал горил хохирол учруулж чаднаа гэж. Ийм чөрөөс нь 500 хүн байгаад ч чадахгүй гэж энэ зургийг хэлж байгаа. Гутаг зэвсэг гэдэр байхгүй бол ялахад хэцүү дээ гэнэ. Ямар ч зэвсэг байхгүй. Ингэж энэ малнуудын биш байгаа юмыг хараад байгаараа за юу гэсэн штэ. Нилээ хурцдсан байна. Ямар сайн бэлтгэсэн хүн байлаа гэд нүцгэн гараараа горилад ямар ч дэмэж өгч чадахгүй. 100 хүн байлаа гэд хамаагүй наад араатан чинь уурн хүрвэл голд нь ороод түвэн дөхөж ирсэн гарыг бол ганц зөхөд хорвоог орхин одно гэд бод та нар шиг хүмүүс тийм амар зөхүүлээд байхаар ч амтан биш гинэ. Бүр их чааж ивгээс асуу гинэ. Гар нийлэх иргэн 7 хүн байна уу? Манад мангар зоргоо шуурга баяраа гэд 2 найз байна. Мангар зоргоогоо урдаа тавьчаад л дайрандаа гинэ. Тийм хүн байгаа хаа. Надад боддгоо болдоо ширүүн шинзоо гэж 2 найз байгаа. Ингээд 4 боллоо. Хан жоохон завгүй юм байлээ шүү хөөе. Манай том биетэй бөхчүүд ч найзуудаараа очиод батарейд авбалд ороод байх гинэ. Ер нь бөхчүүд нэлээд модонд орох бах та. Яг ийм үед бол 100 хүнээс 28 хүн амьд үлдэнэ. Яг 28 ч өвдөө. Зарим дахир дутуу болсныг үүс тоолвол тэд ялсан. Горил дахиж хизээч хүн дайраагүй гэдэг домогтой гэж нь. Ер нь бол махчин биш. Горил өөрөө махчин биш. Хүн рүү бол нэх учргүй дайраад байхгүй. Төвшиг бро баахан хүмүүс донд яс хаялаа та гинэ. Төвшиг ах шиг 100 хүн байвал ч яах вэ? Эдгээр бол хэцүү гинэ. Окей, баярлаа. Төвшиг ах л дийлж штэ. Жаахан дэлий. Баярлаа. Итгэж яагаад баярлаа. Гэтэ ахын завгүй юм бэлээ. Ахын яг тэр чухал ажилтай юм бэлээ. За яа. Зүгээр дуршаад үзэх 99 хүн байна уу гэнэ. За мягмард орж байгаа маань. Ингээд 6 хүн боллоо шүү. За 6 хүн. Бодлохгүй болдоо. Ширүүн шинзоо. Өөр чи юм бэлээ. Зэвсэггүй бэлтгэлгүй 100 хүн горилла дийлж магадгүй. Зохион байгуулалттай зэвсэгтэй 100 хүн гэвэл горилла ялгах өндөр магадлал. Тэгвэл зэвсэг орчих юм бол ер нь бол байхгүй л тий. Зэвсэг орчны хүн бол зэвсгээрэл эртээр үеэс л жадаар л том зааныг унгаасаар ирсэн шүү дээ. Ямар ч зэвсэггүй 100 хүн бол горилла зүгээр хоол болно. Дахиад нэг хүн олсон шүү guys. Ингээд хэд вэ? 6 хүн үү? 6 хүн. Цуг яг шийдлийг нь олох 99 хүн байна уу? Хүмүүс хооронд мэтгэлцүүлж байхаар туршаад үзэх зоригтой хүмүүс хэрэгтэй байна. Горилла тэмүүгээс захиалсан жоохон сууг байж магадгүй 7 хоногтой ирнэ гэж. Тэмүүгээс захиалсан гориллыг чи баг ганцаараа нухч бахтаа өгшөө. Яг л Африкийн ойноос ирсэн яг горилл авчирна штэ. Юм тэг тэмүү мэмүүгээс горилл авчрах гэдэг. Боксч Мишокийг 100 удаа зохитол адил зүйл штэ. Ийм зүйл дээр 100 хүн ялна гэвэл тийм үнтэй юу ярих вэ? Гэж нэр айсан хэр юу юм бол хүний арьснаас бол хамаагүй зузаан гэж юм. Ялангуяа нуруу, мөр, цээж зүсэх болгон жижиг шархнуудад бол нэлээд төсвөртэй гэж юм. Окей. Тэгэхээр л ивүүцэж байгаа юм да. 10 согтуу Монгол нэг горил эсрэг их бодол орж ирэх юм аа гэж. 10 согтуу монголч бас нэлээд зоригтой үзэх бах. Пүү зургнууд биш те. Тэг ингэж ардан зогсож зүгээр дэмчих юм бол хэцүү. Ер нь л ойролцоо. Гэхдээ 100 хүн гэсэн арай илүү байна уу? Тэгээ 100 хүн хэрвээ ухаантай байвал дийлнэ л гэж байна. Ер нь би ч гэсэн ер нь санал нэг байна. Ухаантай байвал ер нь бол дийлнэ. Ухаангүй байвал хэцүү. За тэгээд өнөөдөр ямар ч хэдүүлээ интернетээр нэлээд буужнаад байгаа мэтгэлцээний сэдвээр ярилцлаа. Та хэд бас өөрсдөө хэсэгтлээ бичээрэй. Тэгээ бүгд эрсээ бүтүүлээд лайк дараарай. Дарахгүй бол энэ 100 нэрсийн нэгэнд нь оруулчих шүү. За одоогийн байдлаар 6 хүн бэлэн байна. За яг би оруулалт 7. Тэгээ үлдсэн 93-ыг нь бол лайк дараагүй хүмүүсээс шууд аваа яваа шүү. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.